За нийт эцэгчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэнд зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, за хүүхдийг зам тэрийн ослол эргээс урьдчилан сэргийлж чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэх шаардлагатай байна. За 2020 онд зам тэрийн эрх хөслөө улмаас 64 хүүхэд яамнаас хөрж 561 хүүхэд гэмтсэн. Эхний 3 сарын байдлаар энэ онд ослол эргийн улмаас 3 хүүхдээ яамнаас хөрж за 30 хүүхэд гэмтсэн. Тэгэхээр ерөөсөө ослол эрг гарч байгаа шалтгаан нөхцөл юу вэ гэхээр хүүхдийг та бүхэн хараа хяналтаа тавихгүй байна. Хүүхдийг аюулгүй байдлаар хангасан газар тоглоулахгүй байна. За бага насны хүүхдийг гудамж зам хөдөлгөөнд харгалзахгүйгээр ганцаараа ин оролцуулснаар машинд мөрөгдөж амьдс нөхөрж байгаа ослоаврын дуудлага мэдээлэл гарч байна. За тэгэхээр хамгийн гол ослоаврын гараад байгаа шалтгаан нөхцөлийн нэг нь бол ерөөсөө жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам өсөлтөө нөхцлүүдийг биеэр сайтар шалгах хэрэгтэй байна. Энийг шалгаагүй улмаас яг гашаан дотор юм уу гэрийнхээ ойр орчимд бага насны хүүхдээ эцэг хасрын хамгаалагч нь дайрж амьсыг нөхрөөж байгаа тохиолдол он гарсаар нэг гарлаа. Өмнөх онд 23 тохиолдол гарсан. За гудамж зам хөдөлгөөнд бага насны хүүхдийг харгалзах хүнтэй оролцуулаач. Ганцаараа ин оролцсноор хүүхэд зам хөндлөн гарцгүй арамгүй хэсгээр гарч яваад мөрөж амьсыг нөхрөөсөн нэг тохиолдол сайхан гарлаа. Тэгэхээр эцэгчүүд та бүхэн цагдаагийн байгууллагаас энэ зөвлөмжийг хяналтчилгаалтаа тавьж байгаа ч гэсэн та бүхэн бид бүхэнтэй хамтарч ажилласнаа бага насны хүүхдийг зам тэрийн эрх хөслөлт өрчөж болохгүй нөхцөл байдлыг бий болох хүнсэлтэй юм а гэдгийг бас тэр үедээ албаны зүгээс сэрэмжлүүлэх хэлмээр байна. За зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-гийн 54 заасны дагуу эцэг хөвчтний боловсролын байгууллагын ажилтан албаагч энэ хүүхдийг аюулгүй байдлаар хангах үүрэг оролцоотой шүү гэдгийг бас та бүхэнд хуульч сануулж хэлмээр байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад та бүхэн бидэнтэй хамтарч ажиллаач. Ингэлгүйгээр маш олон хүүхэд гэмтэж байгаа дуудлага мэдээлэл ирж байна. Тэгэхээр хүүхэд хэдийгээр 20 цэрийн үед сургууль цэцэрлэг орохгүй байгаа ч гэсэн гудамж зам хөдөлгөөнд харгалзахгүйгээр оролцож байгаа нөхцөл байдлын улмаас гэмтэж байгаа бич байгаа тохиолдол гарсаар байгаад бол энэ дээр эцэгчүүд та бүхэн гол анхаарлаа хандуулаач гэдгийг сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх гэсэн юм а.